Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлэн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёстой л элэг зүрхнээс уяатай байдаг. Үгүйлэн санан нэвтрүүлгийн зочноор Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Денвер хотноо ажиллаж амьдарч буй Төмөрбаатарын мөнх төвшин өргөцсөн юм. Одоогоос 23 жилийн тэртээ аавын отхон охин сурч боловсрох хүсэл мөрөөдлөө тээсээр харийн гүрнийг зорж байжээ. Түүний амьдралын аялал бодсноос нь илүү урт бөгөөд удаан болохыг огтхонч төсөөлөөгүй аж. Бээжин хотын эмнэлгийн их сургуульд 7 жил суралцаж, дараа нь Польшид мэргэжлээрээ 7 жил ажиллаад, тэндээсээ Алсын Америкт хөл тавин 9 дахь жилийн үдэж явна. Тэрээр 2010 онд Денвер хотноо зүү төөнөөр бариа заслын хувийн эмнэлгээ нээсэн ажээ. Таягхал бага насндаа ижигийн алдан хагцал унчрлыг үдсэн түүний хайрд өнгөрүүлсэн он жилүүд мартагдашгүй. Эмчийн мэргэжлийг ер нь яагаад анх сонгох болсон энэ асуултаар яриагаа эхлэе да. Манай ээж хүний их эмч байсан. Тэгээд ээжийнхээ ажид байж байхдаа багасаа ер нь эмч болъё л гэж мөрөддөг гэсэн. Тэгээд 10 жилийнхээ сургуулийг төгсөөд ангаах ухааны их сургуульд орсон. Тэгээд яг энэ зүү төөнүүрийн бариа заслын чинь эмгүү эмчилгээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ талаар яагаад бүр ингэ нарийн мэргэжлээ сонгох болсон бэ? Энэ их сонин төвхтэй. Ягаад би анх ангаах ухааны их сургуульд орохдоо хүүхдийн эмчилгээний ангид орсон байсан. Гэтэл яг тэр ондоо оюутнуудад сурлагаараа сайн байсан оюутнуудад бүгд намтагтад ард улсад явж суралцах боломж ирлээ. Одоо чи энэ сургуульд явах уу гэж надаас сургуулийн захиргаа асуусан. Яг би нэгдүгээр курст миний бүх сурлагын үзүүлэлтүүд бүгд онц байсан л та. Их мундаг охин гэж. Тэгээд хятадд ямар сургууль төгссөн? Бээжин хотын эм эмнэлгийн их сургууль, хятад эмнэлгийн эм эмнэлгийн их сургууль гэж байдаг. За. Тэнд суралцдаг. Хэдэн онд? 1997 онд. 97 онд. Тэгэхээр танайханд одоо удамд чинь энэ ардын эмнэлгийн талаар юм уу эсвэл бариа заслын талаар ямар нэгэн тийм бас уг сурвалж байсан уу? Ээжийн ээж аюушчаа гэж хүн байсан. Тэр хүн бол Архангай аймгийн Чулууцсонд Аяа эмээ гэж хүмүүс нэрлэдэг. За. Тэгээд тухайн үед хүмүүсийг ойр зургийн өв сургамлаар эмчилждэг. Морь манднаас унж бэртсэн хүмүүсийг бол бас бариад өгчдөг. Их барих хүүхдүүд эхчүүд одоо сумын төв орж чадахгүй хол төрөх болцсон байхад хүүхдийн төрөлөд их бариад авчдаг байсан. Тэгээд цагаансаар болохоор манай эмээ дээр Аяа эмээгийн хүүхдүүд гэдэг олон хүмүүс ирдэг байсан. Нөгөө их барьж авсан хүүхдүүд. Аяа эмээгийн хүүхдүүд нэртэй. Тэгвэл ерөөсөө Аяа эмээгийн удам ингээд яваад чи юм бас юутай шүү дээ. Тэгээ манай Аяа эмээ надад ярихдаа намайг Бээжин хотын ангаах ухааны их сургуульд ардын эмчилгээгээр явуулаа гэхэд хамгийн их баярлсан. Тэгээд миний охин удамтай шүү. Би өөрийнхөө энэ бариа заслын ангаахын юм өөрийнхөө өндөр цагаан гэдэг хүнээс сурч ирсэн гэж надад хэлж өгчээсэн. Тэгээд миний охин ямар ч байсан сайн эмч болох ёстой. Би чамайг ингээд Европ эмнэлгийн эмчээ болоод ардын эмчилгээрөө явах гэж байгаад их баяртай байна. Энэ бол их зөв сонголт гэж хэлж өгсөн. Одоо Америк хүмүүс бодвол тань дээр их ирж үзүүлдэг бах. Америк улсуудад өөр өгөөж нь одоо Монгол улсууд, Аз улсуудад үйлчлдэг шиг зүү төөнөр бас адилхан байх. Адилхан үйлчлэн. Адилхан үйлчлэх үү? Тусмаа яг эдгэр хүний эмч нь өөрөө гэдэг шиг те эмч хүний хэлсэн заавар юу байна уу? Яг тэрүүгээр нь яваад эм тангаа уугаад байх юм бол Америк, Монгол ямар Польш, Африк хамаагүй бол эмчилгээний үр дүн маш амжилттай байдаг. Та энэ эмнэлгийн ер нь хизээ нээсэн Америкт 2010 оны 10 сарын 3-нд нээсэн. За одоо тэгээд жишээлбэл тань дээр энэ эмнэлгээ нээхээс чинь өмнө нь үзүүлж ийсэн юм уу? Эсвэл ер нь хамгийн удаан үзүүлж байгаа үйлчлүүлэгч одоо Америкуудаас хэдэн жил үзүүлж хандсан хүн бэ? Би Америкийн нэгдсэн улсад яг албан ёсны эмчлэх хэрхээ аваад 2007 онд авсан. Тэгээд энэ
бас их азтай. Дэнер хотын хамгийн одоо хөл суурай олсон их чадварлаг тийм хятад эмнэлгийн газарт очиход бол намайг шууд авсан. Анхны ер нь бол бас тэр талаараа их азтай гэж үздэг. Тэгээд тэднийх бол үйлчлүүлэгч ихтэй байсан. Үн нөртгийн хөвчд өндөр байсан. Тэгээд тэнд бол ажиллаж явах хугацаанд бас өөрийнхөө гэсэн бас хэсэг өвчтөнтэй болж авсан. Тийм. Тэгээд тэр өвчтөн чинь хэрвээ эмч сайн байгаад өвчтөндөө ингээд ихтгэл үнэмшил төрүүлээд яг гарынх нь өвчтөн болоод ингээд эмчилгээ нэг үр дүнтэй байхлаар дагаад идэг штэ. Одоо хоёрын эмнэлэгтээ дагаад ирсэн үү тэр өвчтөн? За эхнийхэн тэгэхээр хэдэн жил эмчилүүлж яах гэсэн үг? Одоо 2007 оноос хойш л гэсэн. 5 жил. Тий, 5 жил шүү дээ. 5 жил болж байна гэсэн. Миний бодлоор өвчин гэдгийг ойлгож мэдхэд хэцүү. Хүмүүс яавал өвчнгүй эрүүл залуу байх вэ гэдэгт эртнээс хариу хайж эхэлсэн юм. Амьдрал дээрээс химийн эм тариа бол тийм ч сонгодог сонголт бишээ гэдгийг би ойлгосон л доо. Миний хувьд зүү төөнөр болон ургамлын гаралтай эм намайг эрүүл залуу явуулж, оюун санаа, бие бэлтрэг идэвхтэй байхад тусаж байна. Ямар ч насны хүмүүс асрамжийн байранд ортлоо муудаж болохгүй шүү дээ. Дорн дахны ангаах ухаан үнэхээр надад ач тусаа өгч байна гэж бодож байгаа. Энэ дандаа залуугаараа байна гэдгийм. Энэ ч намайг дандаа залуугаар минь байлгана гэдэг. Тэгэхээр бид хоёр дандаа хамт байна шүү дээ гэж би хэлдэг. Бид хоёр бие биенээ залуужуулдаг да. Хүний одоо жоохон өнгөтэйс бол миний хөө ээжийнхаа хаана хайртай вэ гэж асуудаг тий. Тэр шиг таны хувьд эх орон чинь таны хаана оршиж явдаг байх юмт? Миний зүрх сэтгэлд байдаг, санаа бодолд байдаг. Элистэй толгод минь зүудлэгдээд байна. Ичимэн таран харагдаад байна. Манай буурай ээжийн нутаг Хөвсгөл аймгийн Шинэ Энтер сумын тэр сайхан үзэгсэлээ байгаад тэнгэр тэр сайхан уул тэгээд гол тэр үед их сайхан гол урсдаг байсан л да. Одоо ширхсэн гэсэн тэгээд тэр юм л санаанд ордог да. Айдгад таран түнэр хмарлбай. Ер нь хүүхэд байхдаа ямар шүү охин байв. Тэгээ бага насныхаа тухай ярихгүй юу? Ээж аваахаа тухай дурсахгүй юу гэж хүсэж байна. За. Манай аав шинжлэх ухааны техникийн их сургуульд багшилдаг. Нямран Чингэн Төмратор гэж хүн бий. Ер нь анх политехникийн дээд сургуулийг үүсгэн байгуулчихж байхад ер нь толгойн чулуу тавилцж исэн хүн гэж багш нарын нэг гэж бас хүлээж авч үзэж байна. Ахмад багш байна. Ахмад багш. Та бол их оюунлаг айл явах юм байна шүү дээ. За миний ээж бол Цэгжойн Давацран гэж хүн байсан. Хүүхдээ 2 дугаар амжилгийн 3 дугаар тасгийн эрхлэгчээр ажилладаг байсан. Тэгээд 1984 онд хүнд өвчнөөс эрт залуу наснаа удалсан та. Тэгэхээр та нарыг жоохон байсан байх нэ? Би бол 13 настай байсан. Аав чинь ээжийн чинь оронд хүүхдүүдээ хараад ингээд бүх хүүхдүүдийнхаа төлөө зүтгэж явсан он жилүүд байх нь шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ үед одоо ингээд хүүгээ хойно сурж яхад ч юм уу эсвэл ер нь чамааг ингээд бээжин сурж яхад энэ аавын чинь сэтгэл мэдээж ээжийн орлоод ингээд та нарын төлөө бас зовндаг тийм үе байдаг байсан болов уу? Байна. Манай аав бол ээжээс хойш ер нь аавын үргийг маш сайн гүйцэтгсэн, ээжийн үргийг ч бас маш сайн гүйцэтгсэн юм. Эцгийн хайр, эхийн хайраар биднийг ер нь дутааж өсгөөгүй. Төвчний орваач зүрхнээсээ аяс ээжи буэ намч надтай хаври. Манай хайны бол ангаах хүний дээд сургууль оюутан байсан. Би тэр нэг үе оюутан байж тэгээ 63 оноос танилцаад 94 онд нэг ихт орсон юм байна. Манай хайны бол хүүхдийн юмч байсан. Тэгээд 84 онд таалдаг гэсэн. Манайх тэр хооронд бол 4 хүүхэдтэй, 2 хүү, 2 охинтой. Монгол төгсөн бол манай том охин, том хүн Монгол иргэдэг. Украинд нисхийн инженерийн сургуульд өгсөн инженерийн эдийн засагч. Дараа нь Монгол бат гэж хүүгээ
манай сургуулийн хүнсний механикийн төгссөн. Одоо энэ сургууль багшилдаг. Дараа нь том охин мөнгө жаргал. За тэр бол 2 сургууль төгсөн Орсын Иваново хотод механикийн сургууль байгаад. Тэгээ яг сүүлчийн жил энд нэг хямрал болсон жил ирсэн байхад энд ирж диплом авсан юм байна. Тэгээд дараа нэг Солонгосын сургууль төгссөн. Одоо Солонгосын багш. За отгон охин бол мөнгө төвшин. Мөнгө төвшин одоо ээжийг насаар хөтөл 4 дугаар анги байсан. Тэгээд тэрнээс хойш над тусалж хоол унд хийх гэр орон янзлах ер нь намайг асрах ажилд орсон доо. Тэгээ ах нар нь бол бас тэр үеийн сургууль мөрөд явж гар чинь ерөнхийдөө би тэр болцоо байдаг байсан. Том ах маань одоо ээжийг өнгөрсөн жил 1-р курст байсан. Тэгээд 2-р курсээсээ Киевд сурж явах үедээ зарим үедээ бас тухайн үед бол интернет талбай байсангүй. Утсан харилцаа бас муу байлаа. Захиал нэг 2-7 хоногт нэг юм уу илгээдэг байсан. Гэтэл тэгээд захиа ирэхэ байсан үед бол манай нэг шөнө унтхаа алчдаг. Тэрний би тийм манайх 3 өрөөтэй нэг өрөөнийх нь 3 дахь өрөөнд нь манай унтчихад би нөгөө захын өрөөнд унтчихад сонсогддог ингээл ханиалгаал яа. Эсвэл шөнө босч ирээд нэг цай уух ч юм уу тий. Тэгээд тарaan захиа ирсний дараа ч юм уу манайхыг уцаар ирсний дараа ч юм уу сайхан сэтгэл намраад сайхан шөнө унтдаг байсан. Тэгээд тэр үед би бодож байсан би хэрвээ одоо ингээд ах шиг болоо том болоод оюутан болоод хэлийн дэс алхаад гадагшаа явах юм бол ингэж аавыгаа нойргүй хонолохгүй юм шиг л гэж бодсон. 64 онд би их сургууль математикийн багш мэргэжлээ төгссөн. Тэгээд төгссөн чинь энэ инженерийн анхны ангиуд дэвсэлт авсан байсан энэ сургуулийн үндэс болсон. Политехникийн дэс сургууль 69 онд байгуулагдсан шүү дээ. Тэгээд 64 онд бол анхны 2-3 салбар ангиуд дэвсэлт авсан байсан. Тэгээд багш тусч гэнэ намайг энд материалын эсрүүцлийн багшаар томилсон. Тэр материалын эсрүүцлийн хичээлийг би бас огт үзээгүй. Нэрийг сонсоогүй байсан. Тэгээд директор содмог шиврэн хоёр ихтэй бол энэ материалын эсрүүцэл юу сопротивлын материал гэж юу гэсэн үг вэ гэд содмог асууж сайн хэмж. Тэгээд материалын эсрүүцлийн тийм нэлээ би номын санд хөгтөө сонссон. Өө чи нэрийг мэдчихэж тань. Тамайг тэр их мэдж байгаа. Сургана гэдэг. Тэгээд энэ томилсон юм байна. Тэгээд тэрнээс хойш мэргэжлээс өөр ажил хийж юм байна. Энэ өдрийг хүртэл 49 жилдээ багшилж байна. Энэ номыг үзчихэд анх тэгэхэд 5 дугаар ангидаа л 10 жилдээ шүү дээ. Үзчихэд ямар сайхан бэ гэж хардаг байсан. Тэгээд оюутан болцоогоол тэгэл энэ хичээлийг одоо материалын эсрүүцлийн хичээлийг авах 2 дугаар курстаа үзэж эхэлсэн юм аа. Тэгэхэд анх энэ номыг төмөө одоо бидний ярьдаг Төмөрбаатар багш маань тий гаргаж ирээд энэ ном ийм байдаг гэхэд би их баярлж ажиглээ. Яг нөгөө зохиогчтой нь уулзсан байна шүү дээ. Зохиогчтой нь уулзаад тэгэхэд надад бол ягаад гэвэл тэр номыг их олонод эргүүлж исэн учраас надад их сайхан санагдж байсан юм аа. Хизээний тань функшн номын ямар нэг ажил эхэлсэн л бол дуусгаа тий. Дуусгахдаа маш сайн дуусгах гэдэг тийм шаардлага тавьдаг. Тэгээд төмөө багшийн их хамгийн их санаа зовдөг юм нь болохоор одоо хооч юм тий. Энэ юуг цаашаа авч явах хүмүүс маань ямар ах вэ? Болсуучийн сонголт дээр төмөө багшиг ухаалаг сонгодог хүн бол манай энэ салбарлаа байхгүй тийм үү. Тэгээд 64 онд бол энэ сургууль чинь анх салбарууд байсан учраас 99 онд политехникийн сургууль ЮНЕСКОгийн тусламжаар байгуулагдаад сургууль болсон. Тэр үеэс эхлээд би анхны материалын эсрүүцлийн лабораторийг байгуулсан. Балжин гэж багш байсан. Би тэр 2 багш байлаа. Тэгээд тэр хамтран лаборатори байгуулсан. Анхны сургагч гараа холбоодыг бичсэн. Одоо бол энэ оюутан шавнартаа зориулаад 20 гаруй сургагч гараа холбогдсон байгаа. Яг одоо бол материалын эсрүүцлийн дэлгэрэнгүй сургагч одоо 2 жилийн өмнө бичсэн хэвлэлтэнд их бэлдэж байна. Материалын эсрүүцлийн графтосын ажил, лабораторийн ажил ингээд бүгдийг нь бол миний нэртэйгээр оролцсон би өдөрдөж өөрөө ихэнх бичиж шавнараа бол хамаарч байна. Сүүлийн гараа бол ер нь ихэнх шавнараа хамаарсан автор бол улаан автортай гарч байгаа. Тэгээд тэрийг өдөрдаад ингээд явдаг. Шавнар маань одоо Монголын энэ материалын эсрүүцүүлж байгаа техникийн дээд сургууль коллежуудад багшилж байна. 10 гаруй багш байгаа. Одоо тэгэхээр ер нь бол надаар хичээл заалгаж исэн 800 орчим оюутан байгаа бол тэр багцаа тэр нэрийн тоо авч чадах байсан. Тэгэхээр тэр хичээл заалгаж исэн шавнараас бол 2 эдмэрийн баатар байгаа. 2-3 академич байгаа. Нэг академич нэг 2-3 шинэ ухааны доктор байгаа. Тэгэхээр энэ шинэ ухааны технологийн сургууль ер нь дээд сургуулиудын шавнараас 50 гаруй багш бол 50 гаруй шавнар багш болсон байдгийг. Хөдөлмөрч хүн одоо 70 хүрсэн гэхэд л өнгөрсөн жил бид энэ лабораторийн материалыг баазаа бэхжүүлэх тэрийгэ сайжруулах юм зорилгоор тоног төхөөрөмжүүд гаднаас аваад ингээд бол суйрлуулж яхад өөрөө тэнд л одоо ороод өвдөглөөс утсан бүх юмд нь жижиг том гэлтгүй бүх ажилд нь бол гар бие оролцож ингэж явж байгаа. Би бол гайхчихлаа л та. Тэр
төхөөрөмж тэрний одоо сургалт ач холбогдол цаана ямар ч сар өрөөтэй гэдэг дотроо байнга ухамсарлаж тэр хариуцлагын төлөө бүхэл одоо бие сэтгэл цаг хугацаа зориулж явдаг юм хүн. Энэ утгаараа би бол авиатор тогтохгүй одоо өнгөрөх багш юм жинхэнэ ардын багш юм байна гэж дотроо бодож явдаг. Энэ жилийн өмнөөс гэр бүлээсээ хацаж одоо энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд одоо гэрт орж одоо ээж гэрээс гарч одоо саа болж ингэж амьдарч явсан юм л дээ. Тэр утгаараа Өнгөрөх багшаа энэ хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж өдийн хэмжээнд боловсрол эзэмшүүлж энэ улс орондоо хэрэгцээтэй ийм сайхан иргэдэн болж төлөвшүүлэхэд бол маш их үүрэгтэй ажилласан юм гэж боддог. Зүгээр яаж амжуулсан бэ гэдэгт байхгүй. Чи эндээ бол ингэж их гавьяатай ажил хийж ингэж ажлын төлөө зүтгэж хийж цаанаа бас тэр олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд цаг хугацаагаа зориулж юм одоо зориулж ингэж ажиллаж ясан бол үнэхээр л цаг хугацааг яаж тэгж ашиглаж энэ орон зайд тийм ингэж сайхан хүмүүсийг бэлдэж ирсэн мэ гэдэг бол гайхдаг. Зөвхөн бол тэр хүүхдээс гадна Өнгөрөх багш энэ олон багш нарыг төлөвшүүлж хүмүүжүүлэхэд биднийг одоо бас ди зэрэгтэй явахад маш их үр барилдтай байсан гэдэгт бол хүн болгон эргэлзэхгүй. Хүн болгон аавынхаа сайхан чанарыг эр хүний сайхан чанар гэж төсөөлдөг л дээ. Гэхдээ зарим усууд өөрч байж магадгүй. Чиний хувьд одоо эр хүний сайхан чанар гэж ямар чанарыг хэлэх вэ? Бас аавынхаа сайхан чанарыг дурдвал тий. Манай аавын сайхан чанар гэвэл хамгийн миний бахархаж явдаг юм бол их оюунлаг. Тэгээд ер нь ярьсан хэлсэн юм нь бол тийм дил сол юм байхгүй, ер нь зэгцтэй. Юмаа хийхдээ их нямбай бичсэн бичгэн их цэвэрхэн гоё. Тэгээд хүнд юмаа хийхдээ их сэтгэлээрээ ханддаг. Тэгээд хүний төлөө л ер нь өөрөөсөө илүү их сэтгэл гаргаж юм хийдэг. Тэгээд ер нь юмдаа их эзэн болно. Тэгээд зөөлөн сэтгэлтэй, их хайртай, тэгээд ер нь их нямба. Үг дуу цөөтөө их олон юм яриад байхгүй. Гэхдээ ер нь ерөнхийдөө байгаа байдлаараа их олон загнаж яриад байхгүй ч гэсэн өөрийнхөө байгаа байдлаар ойлгуулцдаг. Аавыгаа л их маш сайн эр хүн, сайн хүн гэд ойлгоцсон. Ер нь миний нөхөр эр хүн бол манай аавын хэмжээнд л байх ёстой гэж боддог учраас өөрийнхөө тэр орчин тойрны хүмүүсийг бас их харьцуулж боддөг юм байна. Тийм учраас бас жоохон удаан гэрлэхгүй явсан ч юм уу, аавтайгаа харьцуулж үзээд ингээд бодоод байсан тал би тэгээд жоохон оройтцсан. Гэхдээ одоо бол аавтайгаа ер нь ойролцоо тийм төвшөнд нөхөртэй босон биш сэтгэл хангалуун байгаа юм тест. Гайгүй тийм. Ерөнхийдөө манай аавын байдаг нямба чанарууд, их хүндлэг чанарууд, хүний төлөө байдаг чанарууд нь байгаа учраас таалагдаад. Тэгээд ер нь хүний хувь тавилан гэдэг чинь өөр юм байна. Би бол найзуудаа дандаа л Монгол нөхөртэй болно, Монголын хүн ам цөөхөн ер нь Монгол нөхөртэй болох нь зөв гэл ярьдаг байсан. Тэгсэн чинь яг эцсийн бүлэгт явсаар байгаа л тэгэл гадаадын хүнтэй суучлаа. Тэгтээ би эндээ бол харамсахгүй байна. Би өөрөө нэгэнт нас маань юм болсон учраас бас өөрөө амьдралаа зохиохгүй бол болохгүй нэ гэсэн. Тэгээ зүрх сэтгэлээ дагаал нөхөртөөгөө суусан да. Та одоо нөхрийнхөө хэлийг сурч гинөө. Ер нь жоохон муу да. Тийм үү? Тий. Ямар хэлээр хоорондоо голдоо англиар ярилцж байгаа. Англиар ярих уу? Хадмынхаа талын нутг руу очсон уу ер нь? Манай хадмууд таваад амьдардаг. Америк дээрээ 7 жил болж байгаа. Тийм болохоор бас хэл ярианы бэрхшээ садвал байхгүй. Тэгвэл яриад ойлголцчихаачдаг. Тийм. Тэгвэл тэндээс Хавайгаас нааш ирдэг юм биш үү та нар? Хавайгаас ирсэн. Манай эхнэр маш сайхан сэтгэлтэй тосч хүн л дээ. Энийг нь олон хүн мэднэ. Үр хүүхдээ болон өөрийгөө үзүүлж эмнэлгийн туслалцаа авахар ирсэн хүмүүст их уриалгахын хандаж тэдний гэрт нь очих юм уу? Эмнэлэгтээ ямар ч үед хүлээн авдаг. Бас олон нийтийн ажилд туйлын идэвхтэй бөгөөд сэтгэлээсээ ханддаг. Эхнэр маань сайхан хоол хийдэг. Сайн тоглож шүү. Nano Express компани нь хэрэглэгч таны 5 дахуд нийцүүлэн үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэн тэлсээр байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа эрхэм захиалагч та Америкийн дэлгүүрээс бараа авахар бол бид таны өмнөөс онлайн захиалга хийж тухайн газар хүргэж өгөх болно. Хэрв та автомашин болон барилга техникийн холбогдлолтой том оврын ачаагаа хаагуур ачуулахад товлоогүй байгаа бол манайд хандаарай. Бид таны ачааг агуулгахдаа татаж авчираад
ажилд хүртлээр үнэгүй хадгалах хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Калифорни руу өөрсний тракаар машин хүргэж өгч байгааг дуулгая. Түүнчлэн таны төмөр хөлгийг дилерээс худалдаж авахд зурчилж холбогдох бүхий л үйлчилгээг шуурхай хийж гүйцэтгэнэ. Бид Америкаас агаарын ачааг 7 хоног бүр, газрын ачааг сар бүр тогтмол илгээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авна уу? Nano Express. Одоо монгол хэл сурах хүсэлтэй үг мөгийн тэр асуугаад сурах гэж сурна. Тийм үү. Бид хоёр нодлон Монголд айлжилсан. Айлчлахаас өмнө ер нь сайн байна уу? Баярлалаа. Сайн байна уу? Аваа ахаа хчээ. Одоо тэгэл бидний дотны сэтгэлийн үгээ хэлдэг би чамд хайртай. Сайхан амраараа баярлалаа. Тийм ойр зүрийн үгнүүдийг бол сайн хэлнэ. Монгол цайнд бас уучин. Тэгээд хаяа би цайгаа чанж уухгүй болохоор монгол цайгаа чанж уухгүй мөхшөө бараг л тэгээд зочин ирээд би цай уухгүй гаргачих юм бол одоо монголчууд ч цай өгдөг штэ чи ягаа цай уухгүй гаргач бай зочиндоо гэхэд эхнээсээ илүү шаардж штэ. Тий илүү шаарддаг. Тэр нь надад их сайхан санагддаг. Ер нь хэдэн хүүхдтэй болтой гэж бодчих. Ерөнхийдөө яг тэгээд бурхны шиг юм да. Тэгэл болсноор нь болно да. За тэгвэл би хажуунаас нь бурхан их ариухан буян хайрлаасаа гэд ерөөч. За баярлалаа. Хөр хүүхэд гэдэг чинь эрхэн баян штэ. Тийм ээ. Ер нь та аав ээжийн тухай ямар дуу аялах дуртай, дуундууд тийм юм дуртай эсвэл аав ээжийн тухай дуу шүлэг. Сүүний өнөр шингэсэн гэд ээжийн тухай дуу бол байнга миний сэтгэл байдаг. Мөнх төвшин эмч аж төрийн суугаа хотынхоо сэтгэл нэгт Монгол бүсгүйчүүдтэй хамтран мантухай төвийг байгуулан төрлөх их нутг руугаан хүүхэд, хөгшөд, эмэгтэйчүүдэд тус дэм болох буйны ажлыг зохион байгуулах болсоор хэдэн жилийн нүрийг үзэж байгаа юм. Тэдний сүүн мөртэй буйны ажлуудын тухай дээнүр төдийгүй Америк дахь монголчууд цаашлбал төв дэлхийгээр тархан суугаа их орон нэгтнүүд нь хэдийнэ мэддэг болжээ. Мөнх төвшин тэргүүтээ энэ төвийн бүсгүйчүүдийн анхны уулзалт 2011 оны 10 дугаар сарын 29-нд болж Эрдэнэ чимэг, Долгор сүрэн, Жаргал сайхан, Май цэцэг, Баяр чимэг, Бүрэн жаргал, Эрдэнэ чимэг нар оролцсон гин. 2013 онд тус төвөөс санаачилж буй нэгэн ажлыг олон монголчууд сэтгэл дэлгэн дэмжлээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Шинэдэр суманд шинээр эмнэлэг барих ажил юм. Бүсгүйчүүдийн хамтлаг олон сараар Америкийн нэгдсэн улсын монголчууд нягтран сурсан хотуудаар хандив айныг зохион байгуулж байгаа билээ. Санааны мухарт тээсэн эхийн илбэрэл сүүн ачлалаа их нутагтаан зориулахыг зорьсон мөнх төвшингийн ажил үйлсэн ч өөдрөг явна. 13-тай байна гэдэг чинь ээжийнхээ талаар бас тодорхой хэмжээгээр мэдж байгаа шүү дээ. Сайхан дурсамж байгаа бах та. Тэнийг хуваалцвал манай ээж бол бас их зөөлөн сэтгэлтэй. Бас манай аав шиг хүний төлөө л дандаа явж яадаг. Тэгэл ажиллаа хийн. Хүүхдийн эмнэлэг гэдэг бол том хүний эмнэлгийг бодоход маш их ажиллагаатай, нарийн мэдрэмж шаардсан тийм хүнд ажил байдаг. Манай ээжийн ажиллаж исэн тасагт бол хүүхдүүд өвчтөй бүр хил дороогүй хүүхдүүд өвчлөөл халуураад ирдэг. Тэгэл тэр хүүхдээ уйлаад би бас ээжигээ дагаад дуртай болохоор ажил дээр нь очино. Тэгээд хүүхэд уйлаад чарлал байна. Ээж нь ингээл чагнуураар ингээл уушгийн сонсоол тухайн үед чинь бас багаж тэхөөрөмж их сайн биш байсан. Чагнуураараа л бүх оншоо тавьдаг байсан. Тэгээд тэр үед би ээжээрээ бахархдаг байсан. Яаж ингээд энэ хүүхдийн уйлаа майлаан дүн те өөрийнхөө өвчин зовлонг ярьж чадахгүй хүүхдийг ойлгоод ингээд тэр хүүхдийн өвчнийг мэдрээд эмчлээд ингээд сайхан болгоч юу гэдэг. Мөнх төвшинг арай тодруулахад бол яг бүр багаас л одоо намайгаас арч хоолуун тэжгэрээр хянзалж ясан хүн гэлээ. Тэгээд одоо оюутан болсноос ингээд хувц сунаар одоо ийм тариа тэгэл амттан урдаас чинь чихэрж юмс манай давраад тэрийг л одоо бол залгуулж байгаа юм шүү дээ. За нэг ясныг бол миний хувийн юмч аваас үнэгүй тийм ханд бай аптик болцсон. Өмнө давдаг баян юм явуулна. Эмнэлэг бол зөвлөн одоо бол холбоо харилцаа сайхан өгсөн мэдээллийн технологи асраг гэсэн учраас бол дуртай цагтаа ярьж байна. Одоо 6 аж зээнэр байна. Хэрвээ 30 үзсэн одоо энэ хавар өвөл 30 гарсан одоо
30-тай болсон. 7-8 сартаа 30 байдаг. Одоо сайханд байна. Амьдрал бол яг амьдрал бол хэцүү хүндийн тохиолддог, зовлон жаргал тохиолдно, аз жаргал сайн сайхан тохиолдно. Тэгээд тэр жамаараа л байх шиг байна. Тэгэхээр ээж аав хоёр чинь хоёулаа нэг нь багш нөгөөх нь эмч тэгээд ажил амьдрал дээрээ ингээ амжилттай авч явсан. Тэрний ч үр шимээр та нар ингээд сайн сайхан яв гэж би бодож байна. Тэгэхээр ер нь хүний амжилтын үндэс юу гэж боддог вэ? Би бол миний өөрийн жишээн дээр бодоход хамгийн эхлээд би амжилтынхаа их үүсэр уг үндсийг бол эцэг гэхээсээ хүмүүжлэр олж авсан. Зөв хүмүүжил бас зоригтой байх. Тэгээд өөртөө бас нэг удмын жоохон авьяас байхад дээр нь хөдөлмөр байнгын одоо хичээл зүтгэл хэрэгтэй л дээ. Бас нэг хувийн авьяас 99% хөдөлмөр гэж хэлдэг бол бас ялцчихгүй. Манай аав бол өөрөө шүлэг зохиодгүй, дуу бичдэггүй. Гэхдээ бас сайхан манай ээж зориулаад Хандаа гэдэг сайхан дуу зохиосон. Энэ бол бас одоо манай ээж 84 онд өнгөрснөөс хойш өдөр хүртэл миний аавын хайр, ээжэд байгаа хайр тэр хэрэг байгаа шүү дээ гэдгийг маш харуулсан тийм сайхан дуу болсон. Энэ соёлын гавьяа зүтгэлтэн Чойсрынгийн давг дээр шүлгийн зохиосон. Уг нь манай ангийн хүн байна. Тэгээ хөгжмийн юу Төмөнхийн Балдан Цэрэнгүй аян тий үеийн чинь гавьяатай нэмэр. Тэгээд тэдний соёлын гавьяатууд юу лээ? Соёлын тэргүүний ажилтан Няммаграл гэдэг дуучин дуулсан. Ихэл залуунас нэмиг инкребидэ ханиминдэ эрвэж дэрвсэн урсихэ эжинибилдэ ханиминдэ цагийн жахам орслаач тарайдус чиний хэвэрэтэ цагтаа шууд боцолаачиг сайдрын сэтгэлдэ янзараа. Та өнөөдөр хүүхдүүдээ хараад одоо тэднэрт хандаж хэлэх үг юу байдаг вэ? За миний хүүхдүүд яг боловсрол эзэмшлээ тэр боловсролын эзэмсэн боловсролынхаа хэмжээгээр ажил төрөл шулуун судраг ажиллаад өргөдөлтөд ажиллаад ингээд найз нөхдөйхөө эцэг ах дүү нарынхаа нэрийг л өндөр төргөөд тухайн албан байгууллага хамт олонныхаа нэрийг өндөр төргөөд ингээд явбал надад болж ийн гэж бодож ин да. Алсын Америкт одтой ийм хиймэртэй яваа сайхан охин нь нутагтаа суугаа аавдаа зориулж сэтгэлийнхаа үгийг хэлэх юм боломж олгоё. Маш их баярлалаа энэ боломж олгосонд. Тэгээд хайртай ав Төмөрбаатартай хамгаас их хайртай шүү. Би ер нь танаас эцгийн хайр гэдгийг бол мэдэрсэн. Эцгийн хайр гэж бол ийм л хайр байдаг шүү. Тань шиг аавтай би их баяртай байгаа. Тэгээ миний аав уртудаа насалж өр хүүхэдтэй олон жил аз жаргалтай хамт байгаарэ гэж ирэх. Амар чаргалтай үлгэрийн төгсгөл шиг сайхан автайгаа амьдралын хатуу жолонд хамтдаа байгсандаа шүүдрэн өлмөстэй орчдоос цогдож гуйдаа шүтэн ганцхан аавыг надтай үлдээгээ